Яагаад эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед хүйтэн түүхийн хоолноос зайлсхийх ёстой вэ? За энэ бол мухар сүсэг биш ээ. Энэ бол уламжлалт хятадын ангаа ухааны хамгийн чухал зарчмуудын нэг байгаа. За уламжлалт ангаа ухааны хувьд сарын тэмдгийн үед бол бие махбод байгалаасаа илүү нээлттэй, за эмзэг болдог үе гэж үздэг. За энэ үед бол умайн дотор талын хуучин давхарга маань хуулраад, за тэгээ цусны амт гадагшилдаг. Энэ үед цусны эргэлт илүү идэвхтэй ажиллаж эхэлдэг үе гэсэн. За тэгэхээр бие махбодод дулаан маш их хэрэгтэй байдаг. Яагаад тэгэхээр энэ дулаан температур маань байж иж цус маань саадгүй жиг дурсна. Харин эсвэргээрээ мөстөө ундаа, смути, за түүхийн ногооны салаад, цагаан будаа, суши, өөр юу гэдэг хүйтэн ус их уух зэрэг энэ хүйтэн сэрүүн чанартай түүхийн хоол хүнс хэрэглэснээр бие махбодод хүйтэн энерги нэвтэрч ордог. За нөгөө аль хэдийн ачаалттай байсан системийн маань илүү агшаагаад цусны урсгалыг удаашруулдаг гэсэн. Цусны урсгал удааширснаар эмэгтэйчүүдэд хамгийн их тохиолддог нөгөө зовиорууд маань үүснэ. За нэгдүгээр мэдээж сарын тэмдгийн бацлалт өвдөлт хүчтэй болно. Хоёрдугаар нүж их гарна, гуравдугаар бүслэгийн ургаар өвдөн, дөрөвдүгээр гиз их дүүрнэ, тавдугаар ядаргаа нэмэгдэн, за зургадугаар сарын тэмдэг бас нөгөө хэмнэл алдагдах тий. За энэ яг л хүйтэн үед булчаа агшаад бидний бие чангартагтай яг адилхан процесс болж ин гэсэн. За умаа болон эргэн тойрны судснууд маань энэ хүйтэн температурт илүү агшаад, за тэгээ ийм өвдөлтийг хариу үйлдэлээр үзүүлж байгаа хэрэгээ. Иймээс уламжлалт ангаа ухааны хувьд халуун бүлийн шүлтэй хоол, за чанж болгосон хоол хүнс, цагаан га, ургамлын дулаацуулах цайнууд зэрэг ийм дулаан халуун чанартай хоолыг илүүд үздэг. За эдгээр нь цусны эргэлтийн маань дэмжиж өгөөд биеийг суллаж, агшилтыг багасгаж өгдөг. Ингэснээр умаа маань илүү халуун дулаан температуртай болж эхэлнэ гэсэн. За сонирхолтой сарын тэмдгийн үедээ хүйтэн хоолноос татгалзаж дулаан хоол идэж эхэлсэн эмэгтэйчүүд нэгээс 2 сайкл дотроо бол бацлалт нь багасаад цусны жигд гарч эхлэе. За сэтгэл санаа тогтвортой болох гэх мэт эерэг өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. За тиймээс энэ зарчим нь ер нь бол хүйтэн хоол идэж болохгүй гэсэн ямар нэгэн хориг бол биш. Зүгээр ер нь бол сарын тэмдгийн үедээ юм халуун бүлийн хоол идэх юм бол таны бие өөрөө өөрийгөө ерөнхийдөө хамгаалаад эрүүл явчихна л гэсэн юм ухаалаг зөвлөгөө юм аа. За манай wellness cycle-ийн дараагийн шин сургалт болох эмэгтэй хүний хэмнэл нэртэй 14 хоногийн онлайн сургалт зарлагдж байгаа. За 2 сарны 2-наас хичээл нь эхлэн бүртгэл эхэлсэн явж байна. Суудал бол маш цөөхөн байгаа. Тийм учраас та бүхэн амжаад бүртгүүлээд аваарай. Тэгээ сургалтын мэдээлэл авахыг хүсэх юм бол мэдээлэл гээд комент бичээрэй. Би тэгээд чатаар та бүхэнд мэдээлэл явуулъя. Баярлалаа.